Цалинтай ээжийн 50,000 төгрөгийн тэтгэмж сүү живх авахд хүрдэггүй. Иймээс эргэн төгс аривжих улсын хурлын дэд парламент цахим системд цалинтай ээжийн 50,000 төгрөгийн тэтгэмжийг 500,000 төгрөг болгох өргөдөл үүсгэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус санаачлагыг 42,000 гаруй эргэн дэмжиж байна. За эргэн төгс аривжих цалинтай ээжийн тэтгэмж нь амьдралд нь хүрэлцдэггүй учраас дэд парламентад өргөдөл үүсгэжээ. Санал авах хугацаа 3 дугаар сарын 14-нд дуусах юм. Хэрв дээрх санаачлагыг 100,000 эргэн дэмжвэл тус саналыг улсын хурлаар хэлэлцэх хэрэгцээ орчин бүрднэ. 500,000 болгочод ядаж хүүхдээ харж байгаа ээжүүдэд хүрэлцээтэй болчихлоо. Одоо мөнгөний ханш инфляц аягүй хунц учраас 500,000 болгол дэмжинэ. 50,000 гэдэг бол зүгээр л бага штэ, тэр чинь маш бага. Тэгэхээр 500 байхад бол дэмжихэд л юм байна гэж байна. Хүүхдийн эрүүл мэндэд маш чухал нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт гэр бүл бас тогтворжих асуудал гарна. Яагаад гэр бүл тогтворчихгүй байгаа асуудал чи ерөөсөө л мөнгө чинь ерөөсөө ард иргэдийн мөнгө багтаа шүү дээ. Мөнгөний бас ерөөсөө маш бага байна. Цалинтай ээж буюу 3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ээжэд сар бүр олгодог 50,000 төгрөгийг 2018 оноос олгож эхэлсэн байдаг. Тухайн үед цалингийн дундаж 1 сая төгрөг байсан бол 2025 онд дундаж цалин 2.7 сая төгрөг болж нэмэгдсэн байдаг. За хүүхдээ асарч байгаа ээжүүдэд тэтгэмж олгодог болсон нь сайн жишг хэдий ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа нэмж байгаагүй. Иймээс үүнийг нэмэгдүүлэх шаардлага бодит байдалд үүсээд байна. Энэ нь хүүхдээ асарч байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байгаа хэлбэртүүдийгүй төрөлтийг нэмэгдүүлэх үр дүнтэй шийдэл юм а. Тэр хүүхдийг өсгөх бол зүгээр өөрийнхөө илүү цагаар хийдэг зүйл биш байхгүй. Яг үндсэн ажлаас илүү их хугацаа шаарддаг тийм хөдөлмөр байдаг. Тэрийг бол ямар нэгэн байдлаар түр одоо цалинтай ээж гэдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар дэмжиж явах хэрэгтэй юм байна гэдэг ойлголт бол институцийн түвшинд ороод ирсэн нэгт аягүй зөв байгаа даа. Энийг нэмэгдүүлэх шаардлагатай бол мэдээж нэмэгдүүлэх шаардлагатай. Яг бол 50,000 төгрөг бол яг өнөөдрийн байдлаар бол 2 хил мах авахгүй тийм хэмжээний мөнгө болчиход байна шүү дээ тий. 2 хил махаар одоо жишээл хүүхдээ тийжээ гэж хэлэх бол ямар ч боломжгүй зүйл. Тэр бол угаасаа үндсэн факт нь яваад байгаа тий. Олон улсад хүүхэд асарсны тэтгэмж харилцан адилгүй байдаг ч ихэнхдээ хөдөлмөрийн үйлсний доод хэмжээгээр тогтоодог байна. Тухайлбал Герман улс эцэг эх болсны тэтгэмжийг цалингийн 65-аас 67%-аар тооцож 14 сарын хугацаанд олгодог. Хэрвээ ажил хийдэггүй бол хөдөлмөрийн үйлсний доод хэмжээгээр бодож олгодог жишгтэй юм байна.